Бацгаана уу? Та бүгдтэй энэ гайхалтай сайхан өдрийн мэндийг хүргэе. За би өнөөдөр хараа нар хэртэлт болж байгаа. Бас шинэ сар гарч байгаа. Маш тийм өвөрмөц чухал өдөр тохиож байна. Тэгээд энэ цаг мөчид болохоор та нартай манай дэлхий одоо хоёр хуваагдаж байгаа. Энергийн түвшин шүү. Шууд утгаар ойлгочихв. За, энергийн түвшинд манай дэлхий одоо хоёр хэмжээс рүү хуваагдаж байгаа. Нэг хэсэг хүмүүс нь болохоор 3D хэмжээстэй үлдэж байгаа. 3 dimension-да үлдэж байгаа. За нөгөө хэсэг хүмүүсүүд нь одоо өндөр хэмжээс рүү орж байгаа одоо сэрэлтийн үе рүү бид нар одоо орж байгаа. Тийм болохоор манай дэлхий одоо энергийн түвшинд хоёр хуваагдаж байгаа. За 3D хэмжээстэй болохоор айгуу гоё нар ээгээд байгаа болохоор яах ингэ нүдэн нэг хэцүү байгаа шүү. Гэхдээ айгуу гоё юм. Яг өөдөөс ингэ гоё нар ээгээд өнөөдөр жаахан энд нөгөө нэг намар олж байгаа болохоор жаахан сэрүүхэн болж байгаа. Тэгээд тийм болохоор би бас хуцаа өгнө тайлаад ингэ нэх гоё дулаахан баймаар энэ. Гэхдээ даанч жаахан ингэ сэрүүхэн салхилаад байна. Тэгтэл гоё юм. Тэгтэл сайхан байна. Ингээ алтанаар гээж байгаа болохоор үнэхээр талархаад хандшгүй. Тэгээ шил зүүмээргүй байна. Та нарт гоё ингээд өөрийнхөө байгаагаар ингээд нүднүүдэд харилцаж байгаад гоё ярмаар байгаа болохоор жоох ингээ ярваагаад иж магадгүй шүү. Алгаарай. За би ингээд өнөөдөр бас сайхан талаа хэрэг дээр байна. Байгалийн хэрэг дээр байгальтайгаа ойрхон далайн хэрэг дээр гоё юм. Өглөө би босоод гүйсэн байгаа. Сая одоо 2-3 сар ингээд зуны амралт гээд өөртөө гоё амралт өгөх гэсэн болохоор ингээд за амарж байгаа бол амарсан шиг амрыг гэж бодоод ерөөсө татгал хөдөлгөөн хийгээгүй. Бүр гоё нэг тийм амралт чимээгүй байх байдал хэрэгтэй байсан болохоор зүгээр сайхан аялаад амраад өөртөө гоё тийм амралтыг өгсөн байгаа. Тэгээд өнөөдөр өчигдрөөс эхлээд нэг за одоо гоё тасгал хөдөлгөөний хийж эхлэе гээд өчигдөр гоё йогагаа өглөө игээд өнөөдөр гоё ингээд далайн эргээр өглөө гүйсэн байгаа. Тасархаа гоё эсэн. За тэгээд өнөөдөр болохоор та нартайгаа энэ чухал сэдвийн талаар ярмаар байна. Та нар одоо нэг хэсэг харж л байгаа. Нэг хэсэг одоо хүмүүсүүд ингээд анзаарал харж байхад тийм ээ. Дэлхийн хаач одоо адилхан байгаа. Ганц Монголд гээл те ингээд хязгаарлаад авах шаардлага байхгүй. Ганц Польшд гээл, эсвэл Европт гээл хязгаарлаад авах шаардлага байхгүй. Дэлхийн хаасаагүй. Энерги гэдэг зүйл бол угаасаа тэгээд энэ тэнд байгаа тийм ээ. Дэлхийг хүрээлээд манай универсийг хүрээлээд галаксийг хүрээлээд байж байгаа. За тэгээд энэ цаг мөчид болохоор манай дэлхийн энерги өөрчлөгдөж байгаа. За тэгээд өөр гаригууд маань бас энергийн солилцоо өөрчлөлтөнд орж байгаа. Маш гайхалтай чухал үед бид нарт амьдарч байгаа. Ингээд би өмнөх бичлэгүүдээр эхлээд идэг. Тэгээд манай дэлхий болохоор одоо ингээд энергийн түвшинд хоёр хуваагдаж байгаа. Нэг хэсэг хүмүүсүүд нь болохоор та нар анзаарч харж байгаа. Ямар ч тийм одоо энерги те сүнслэг амьдралын талаар ямар ч ойлголт байхгүй. Тэрийг бүр ерөөсө хүлээн зөвшөөрдгөө. Тэрийг бүр ойлгодгоо, ойлгохыг ч хүсдэггүй тийм ээ. Бүр зүгээр яг энэ матери дээр л амьдарч явах сонирхолтой тийм ээ. Чи одоо юу яриад байгаа юм ба? Юу энерги одоо юу вэ те ингээд нэг сонин сүнслэг оршихуйч гинөө юу ч гинөө дээд бий ч гинөө одоо юу яриад зүн савнч гинөө юу сонин юм яриад байгаа юм бэ? Тэ бид нар чи энд чинь зүгээр мөнгө л хураах гэж бүр баян болох гэж л ирсэн. Энэ биеэл бүр байдгаар нь сайхан гангалаал тийм ээ. Тогос шиг сайхан болоод тэгээд нэг л сайхан л баян чинэлэг амьдралаар л амьдрах гэж бид нар ирсэн. Тэрнээс цааш юу ч байхгүй. Чи юу яриад байгаа? Бид тэр одоо сүнслэг оршихуй энерги чи ерөөсөй байрч болохгүй, гаранд баригдахгүй, нүдэнд үзэгдэхгүй чи одоо өвчин тусцсан юм уу? Энэ толгой тарих чи солиорцсон юм уу? Тэ бараг муу ёр шавгалцсан юм уу гэж зарим хүмүүс нь үртэл ойлгож бодож ингэж ярьдаг тийм ээ. За тэр хүмүүсүүд бол ингэж бүр маш юм хүнд материалдаа амьдарч байгаа, материалын оршиндоо амьдарч байгаа хүмүүсүүд бол 3D орчиндөө байгаа, амьдарч байгаа. Тэр ертөнцид үлдэнэ. За тэгээд айл дээрээс хойш
өөрөө өөртөө ажиллаж ирсэн. За одоо ойрын саруудад, ойрын жилүүдэд дээр өөртөө ажиллаж эхэлж байгаа. За одоо тэр тусмаа ингээ ойрын үеүүдэд ингээд энэ байдлуудын талаар хувь хүний хөгжил тийм ээ өөрөө ажиллах сонирхолтой байгаа. За энэ энерги гэдэг зүйлийг мэдэрч эхэлж байгаа, ойлгож эхэлж байгаа энэ хүмүүсүүд олвол 5D хэмжээс рүү орох явцдаа явж байгаа гэсэн үг. За тэгээд би өмнөх бичлэгүүд дээр болохоор ингээд 5D хэмжээст амьдрал яаж өөрчлөгдөх үү те 5D хэмжээст ямар хүмүүсүүд орох уу гэдэг талаар болоод ойлголтуудыг тодорхой хэмжээнд тийм ээ богинохон хугацаанд олон юм оршлохгүйгээр гол чухал зүйлүүдийг нь маш товчлоод ингээд тайлбарлаад хэлчихсэн байгаа. Тэгээ тэрийг болол би өнөөдрийн бичлэгэн дээр болол хэлж ярихгүй. Та нар үзег байгаа бол тийшээ ороод үзээд сонирхоод өөрийнхөө энэ бодол үзэл бодол тийм ээ өөрийнхөө одоо энэ awareness-ийг одоо өргөжүүлэх юм тулд энэ талаарх мэдээллүүдийг цуглуулад илүү их ойлголттой болоорой. За тэгээд одоо ингээд хүмүүсүүдийн хооронд ингээд айгүй тийм үл ойлголцтой байдлууд их үүсэж эхэлж байгаа. Яагаад гэвэл нэг хэсэг нь болохоор айгүй их тийм гоё ингээд эрүүл амьдралыг хойноос хөөцөлдөл тийм ээ биеэ гоё эрүүлжүүлэх гээд өөрийнхөө одоо яг хувь хүн дээрээ ажиллах гад тий ажиллаад явж байгаа өөрийгөө илүү их сайжруулах гад илүү их өөрийнхөө одоо better version болох тал дээрээ ажиллаад тийм ээ явж байгаа хэсэг бүлэг хүмүүсүүд байхад нөгөө талынхаа хүмүүсүүд нь юун тэр талаар бодох тийм ээ сайхан бие хордуулаад бүх янз бүрийн зүйлүүдээр тийм ээ янз бүрийн зүйлүүдийг хэрэглээл тийм ээ бие хордуулна. Тэгэл янз бүрийн болж бүтгүү хоол ундуудыг идээл бие бохирдуулна. За тэгэл ерөөсөө ингээд бүр л ингээд нэг бүр шуналдаа автаал бүр л хэмтэй болох гол тийм ээ хичээгээд явж байгаа тийм ээ явж байгаа нэг хэсэг бүлэг хүмүүсүүд байна. За тэрний хажуугаар болвол ингээд өөртөө холбогдох маш их тийм мэдрэмтгий хүмүүсүүд болж эхэлж байгаа. Тэгээд энэ энерги гэдэг зүйлүүдийг бол илүү их ойлгож байгаа, мэдэрч байгаа. Тэгээд ийм хоёр төрлийн одоо ингээд бүлэг хүмүүсүүд одоо ингээд байгаад байгаа болохоор энэ хоёр хүмүүсүүд одоо энэ хоёр ертөнцүүд, энэ хоёр хэмжээсүүд бие биетэйг ойлголцоход айгүй хэцүү болж байгаа. Тэгээ тийм болохоор энэ амьдралдаа 5D хэмжээс рүү орох сонголтыг хийгээгүй байгаа хүмүүсүүд байгаа. Тэгээ тэр хүмүүсүүдэд өөрийгөө ойлгуулах гад те сурж олсон зүйлүүд ойлгуулж авах гад ингээд тэднэрт туслах гад сүртэй хичээх хэрэг байхгүй. Яагаад гэвэл тэдгээр хүмүүсүүдийн сүнс нь угаасаа энэ амьдралдаас яаж ч байсан сэрхгүйгээ сонголтыг хийчихсэн болохоор хүн өөртөө үнэхээр туслах хүсэл сонирхол байхгүй байгаа бол хинч хичнээн олон хүмүүс гадна талаас нь ингээд тусламж өгөх гээд зөвлөгөө өгөөд ингээд туслаад тийм ээ гараа сунгасан ч гэсэн тэд нар бол тэр тусламжийг хүлээж авч чадахгүй. Тэгээ тэр тухайн хүнийхэн бас хийсэн сүнсний сонголтыг бас хүндлэх ёстой байгаа бид нар бүгдээр ингээд бусад хүмүүсүүдийг хүндэлж тийм ээ сонголтуудыг нь хүндэлж амьдрах хэрэгтэй. Тэгээд бид нар бол ингээд 5D хэмжээсийг сонгоцсон юм чинь тийм ээ бид нар чинь ингээд өөрөө ажиллаж байгаа юм чинь тийм ээ хөгжүүлж байгаа одоо ингээд би бясалгал хийдэг энэ төр гээд тэр одоо 3D хэмжээсийн хүмүүсүүдээс өөрсдөө нэг тийм илүү мэтэр харж бас болохгүй. Тэр чинь бас л эго явж байгаа гэсэн үг. За энэ бидний энэ амьдарч байгаа амьдрал бол энэ хувь тавилан энэ төр гэдэг чинь маш олон ингээд сүнснүүдийн тоглолт одоо тийм ээ туршлагууд орж байгаа болохоор ингээд бүх зүйлүүдийг том зургаар харах хэрэгтэй. Энэ амьдралд бидэнд одоо муу юмнууд хийж байгаа хүмүүсүүд болвол одоо энэ амьдралд энэ төр жоох сөрөг ролыг энэ амьдралд үүргийг гүйцэтгэж байгаа хүмүүсүүд
Тэгээ тэр хүмүүсүүдийг бас хүндлэх хэрэгтэй. Яагаад гэвэл тэр хүмүүсүүдгүй байсан бол бид нар энэ хүнд туршлагуудыг бид нар ерөөсөө мэдэрч авч чадахгүй. Тэр мэдрэмжүүдийг бид нар авч чадахгүй бол бид нар илүү хүчрхээ хөгжиж чадахгүй бидний сүнс. Бидний сүнс энд болвол бидний сүнс бол энд хөгжих гэж янз бүрийн зүйлүүдийг мэдэрч авч яж тэ ямар янз бүрийн тэр одоо сэтгэл хөдлөл мэдрэмжүүдийг мэдрэх шанална гэдэг чи одоо юу гэсэн үг гэдэг тийм ээ ямар мэдрэмж байдэ зовно гэдэг чинь ямар мэдрэмжийг хүн төрүүлдэг. За тэгээд хатаархна гэдэг чинь ямар мэдрэмжийг хүн төрүүлдэг. Уур хилэн гэдэг чинь ямар мэдрэмжийг төрүүлдэг. Өшөө хорсол гэдэг чинь ямар мэдрэмжийг төрүүлдэг. Гэхдээ энэ доод хэмжээсүүдийн энерги бид нар энд мэдрэх гэж ирсэн. Яг бид нар сүнсчин болвол ингээд гэгээн цагаахан тийм ээ бүхнийг мэдж байгаа за сахиусан тэнгэрүүд байгаа шүү дээ. Тэгээ бид нар энд одоо 3D хэмжээс хүний биеийг олж төрнө гэдэг чинь бодоод бид нар зүгээр нэг сайхан ингээд үргэлж ингээд нэг аз жаргал донд умбаж шагаад энэ хорвоогоос явахыг хэлээгүү. Тэгээ тэр тусмаа маш хүчрхэг сүнснүүд маш хэцүү гэр бүл төрж өсдөг. Хэцүү орчин төрж өсдөг. Яагаад гэвэл тэр хэцүү зүйлсүүдийг мэдэрч сүулт нь даван туулж тэр байдлаасаа гарч тэ өөрөөсөө тэр эр зориг, ухаан, төвчээрийг гаргаж тэр зүйлүүдийн талаар сурахын тулд энд ирсэн байгаа. Тэгээ тэр одоо туршлагуудыг бид нарт хүмүүс л өгнө шүү дээ. Тийм үстэй. Бид нар одоо тэгэл хэцүү хүмүүсийн дунд орж ийм зүйлүүд чинь бас онцгүй байдаг юм байна. Ийм зүйлүүдийг хийх хэрэггүй юм байна. Бусдад тийм ээ. За ийм байдлуудаас гарахын тулд бид нар бас эр зоригтой байх хэрэгтэй. Эр зориг гэж юу байдаг гэдэг талаар бид нар сурна, тийм ээ. Зориг гэдэг бас зүйл бас маш чухал та. Тэгээд маш олон хүмүүс зориггүй байдаг. Маш их эго өндөртэй хүмүүс ингээд бусд руу хашигчж байгаа, бусдыг зохиж нүдэж зодж байгаа. Тэг нэг өөрийнхөө биеийнхээ хүчийг гаргаж байгаа хүмүүсүүд өөрсдөө нэг тийм зоригтой мэтэр ойлгоод байдаг. Тэр бол зориг биш. Жинхэнэ зориг бол жинхэнэ үнэтэй тулгарч чаддаг байдал. Жинхэнэ үннийг харж чаддаг, үнний талд зогсож чаддаг. Тэгээ өөрийгөө буруу зүйлээс гаргаж чаддаг. Энэ байдал бол жинхэнэ зориг. Түүнээс бол хичнээн хүмүүсийг дарлаж зохиж зодоод муу мухаа зүйл хийж чадаад байгаа, хашигчаад байгаа, ааш муутай байгаа тэр зүйлүүд ч юм бол ямар ч зоригтой холбоотой зүйл биш. Тэгээ тийм болохоор бид нар одоо эготойгоо ажиллаад бид нар хинээс ч хизээч илүү биш, бас дутуу биш. Бид нар бүх хүмүүс энд амьдарч байгаа, бүх хүмүүс энэ зэрэгцүү байгаа. Тэнцүү. Чиний баян байна уу? Мөнгөтэй байна уу? Гэдэг бол тийм айхтар чухал зүйл бол биш. Чиний хинбэ гэдэг чинь л чухал зүйл. Тэгээ тийм болохоор манай дэлхий одоо ингээ энергийн түвшинд хуваагдаад ингээд хоёр туйл руу орж ийн. За тэгээд удахгүй энэ ингээд байдал маань бүрийн хэмжээнд хуваагдаж дуусах болно. Одоо ингээд ойрын хэдэн жилийн дотор бол ингээд 5D хэмжээс рүү орох хүмүүсүүд нь ороод дуусчихна. За тэгээ 3D хэмжээстэй үлдэх хүмүүсүүд нь ингээд өвлдөд дуусна. За өөрийн комент дээр асууж байсан энэ үйл явц чинь яг хизээ болох вэ гэж тэгжсэн. За тэгээ яг тэрийг бол бүр тодорхой яг мэдхүн яг тэр оны тэдэн сарын тэдэн тэр өдөр тэдэн цагт болно гэсэн тэр мэдээлэл бол нууц. За ер нь одоо 30 он хүртэл болно гэсэн тодорхойлолттой явж байгаа. Ойлголттой байгаа. Тэгээд тийм болохоор биднэрт бол одоо бас маш бага цаг хугацаа байна. 5 жил үлдсэн биш үү те. Тэгээ 5 жилийн дотор өөр дөрөө ажиллаад өөрийгөө өөрчлөөд өндөр энерги рүү ороод ингээд 5D хэмжээс рүү сүнснэд орох хэрэгтэй. За тэр явц угаасаа эхэлсэн байгаа. Одоо хүмүүсүүд маш их бичээд байгаа ингээд
сэтгэлийн юм хүнд байдлуудтай байгаад байна. Тэ амьдрал янз бүрийн асуудлаар дүүрэн байна гэж бичээд байгаа. Тэгээд тэр зүйл болгоныг мэдэрч байгаа хүн болгон болвол ингээд 5D рүү орох хэмжээс рүү явж байгаа гэсэн үг. Тэгээд тэрнээсээ айхгүйгээр өөрөө өөртөө холбогдоод өөрөө өөртөө итгээд тэ гол нь өөрөө өөртөө итгэх хэрэгтэй. Эхлээд өөртөө холбогдоод өөрийнхөө тэр дотоод дуу хоолой чинь чамаа хаашаа авчих гээд байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд тэр ойлголтыг авчихсан байгаа бол тэрэндээ яг итгээд тэрнийхээ хойноос явах хэрэгтэй. Эго майнд та ч юм уу, логик майнд та итгээд айцтай автаад байгаад ах юм бол тэгэл дэвшилж чадахгүй. Эерэг нэрэг рүү орч чадахгүй. За тэгээд тийм болохоор одоо ингээд хүмүүсүүд хэл амаа ерөөсөө олцохгүй. Одоо ингээд 5D-ийн хүмүүсүүд 3D-ийн хэмжээсийн хүмүүсүүдтэй ойлгоод ерөөсөө ойлгосож чадахгүй. Бидний угаасаа энерги шал өөр болчихсон болохоор тэр одоо 5D-ийн хүмүүсүүд болоод 3D гэдэг хүмүүс 3D-д амьдарч байгаа хүмүүсүүдтэй болоод ингээд ерөөсөө зам нь салж байгаа гэсэн үг. Одоо ингээд зам нь салж эхлээд одоо ингээд бүр холдож эхэлнэ. За ингээд тэгээд нөгөө нэг 5D хэмжээс рүү бүр орчихсон үед болвол ингээд 5D-ийн хүмүүсүүд болоод ингээд өөрсдийнхөө нийгмийг бүтээгээд тий дэлхийг бүтээгээд ингээд сайхан амьдраад явна. 5D хэмжээс 3D-ийн хэмжээст амьдарч байгаа хүмүүсүүд болвол тэгэл нөгөө атаж төөндөө автагдаал, эд материаланд автагдаал, тийм ээ өвчин зовлонд автагдаал, стресс, депрессэнд автагдаал. Сүнс нь одоо туулах ёстой тэр зовлонгуудаа туулаад явна. Яг л сүнс нь тийм сонголтыг хийсэн, сүнсэд нь тийм туршлагууд хэрэгтэй байгаа. Болохоор тэр. За тийм болохоор 5D хэмжээс рүү орох гэж явж байгаа хүмүүсүүдтэй хэлэх зүйл гэвэл тууштай бай, төвчээртэй бай, өөртөө итэг, өөр дөрөө үргэлж ажил, тэгээ зоригтой бай, өөрийнхөө талд зогс. Би одоо нөгөө бодоод байгаа байхгүй ингээд 3D одоо 4D хэмжээст амьдардаг байсан үе ч юм уу те. За тэгээд бас хүмүүсийн байдлыг хараад бас хэцүү байгаа хүмүүсүүдийг бодохоор бас нэг талаасаа жоохон хэцүү юм шиг санагдах үе байгаад дээ. Гэхдээ хүн болгон бол өөрсдөө энэ ажлыг хийх ёстой. Та нартаа би бол энэ бичлэгүүдээр бол гол чухал аргууд, техникүүдийг зааж өгдөг. Тэгээд тэр техникүүдийг та нар маань сонсоод хамгийн чухал зүйл бол ажил хэрэг болгож өөрөө өөрөөр ажиллах нь бол хамгийн чухал зүйл байгаа. Уншаал сонсоод яваад гэдэг хүмүүсүүд байдаг зөндөө. Янз бүрийн ингээл сургалтын газруудаар яваал, тэ курсүүдэд яваал, диплом ч юм уу цуглуулаад яваад байдаг. Тэгтэл тэр сурсан зүйлүүд бол амьдрал дээр яг хэрэгжүүлдэггүй хүмүүс бас байгаад байдаг. Тийм бодвол ямар ч жоохон хэрэг байхгүй. Сурсан ганц зүйлээч болтгоо хүн яг ингээд амьдрал дээр өдөр тутмынхаа амьдрал дээр яг ингээд ажил хэрэг болгоод өөрөө хэрэгжүүлээд өөрөө ажил хэрэг болгоод явж байгаа нь бол үр дүнг авчирна уу гэхээс хичнээн 100 цаг ямар нэгэн сургалтанд суугаад сонсоод яваад ажил хэрэг болохгүй бол ямар ч үр дүнгүй. Тэгээд хүмүүсд бодож байгаа хэл та ингээд зарим хүмүүс бүр ерөөсөө ингээд энерги талаа одоо ингээд ерөөсөө тийм шүтлэг байхгүй энэ сүнслэг оршихуйг ойлгохгүй ямар сони юм бэ гэж боддог хүмүүсүүд байгаа. Тэр бол ийм учир шалтгаантай шүү, тийм ээ. Тэгээд 3D-ээс хүмүүсүүд эхлээд одоо 4D-д явж байгаа хүмүүсүүд байгаа. Тэгээд 4D-ээс 5D руу орох гэж явж байгаа хүмүүсүүд байгаа. За тэгээд 5D-д байгаа хүмүүсүүд заримдаа 4D руу 3D руу унах үеуд бий ч юм уу, тийм ээ. За тэгээд 4D-ээс бас унж байгаа 3D руу орж байгаа хүмүүсүүд ч бий.
За тэгээ 3D-гээсээ за үе нэг 4D рүү хальтаа орох гэж үзэж байгаа хүмүүсүүд бас байгаа. Тэгээд за тэндээсээ тэгээд яг 3D-гээсээ 4D рүү бас орж байгаа хүмүүсүүд бас угаасаа байгаа. За тэгээд тийм болохоор өнөөдөр та нартай энэ чухал зүйлийг бас хэлхийг хүслээ. Ойрын ирээдүйд ч маш олон зүйлүүд болж өрнө. Тэгээд 5D-д орчихсон хүмүүсүүд бол угаасаа амьдрал нь бол ер нь бол нэлээ тайван болчихсон. Өөрөөгөө тэр бүх зүйлүүд сөрөг зүйлүүдээс бол чөлөөлчихсөн. Болохоор бол амьдрал нь гой цэцэглээд явна. За тэгээд 4D-ийн хүмүүсүүд бол 5D рүү орох гэж бас өөр өөр нэлээд ажил болохоор бас тэр чухал аялалдаа явж байгаа. За 3D бол тэгээд ойлгомжтой угаасаа. Тэгээд та нарт маань өнөөдрийн бичлэг бас хэрэг болж магадгүй байх гэж бодоод хийхийг хүслээ. Тэгээд энэ сайхан газраасаа та нартаа гайхалтай сайхан эерэг энерги, хайрыг, гэрлийн энергийг бас явуулъя. Тэгээ отгоо энэ дараагийн хамжлагаар уулзъя. Түр баяртай.